Монголын амгалан сайхан байдалтай. Энэ даваагүйний хавьд цус тулдаанууд жижигнэж байсан юм аа. 1939 онд би онцгой үүрэгтэй отрядын даргаар энд хүрэлцчихсэн юм аа. Одоо ч хүрдэг юм болжээ. Бид ч залуу байж. Гэвч өнгөрсөн үеийн тэр явдал санаанаас өрдөөн гардаг юм. 39 оны хавар Японы цэргийн эрхтэн Монгол руу халдлаа. Зарлагдаагүй дан эхэллээ. Ах トゥ Монголын ард түмэн туслахаар зөвлөлтийн цэрэг өдөр шөнөгүй цувран ирж байлаа. Москва хавийн засамлаар хэдэн машин цувран давчсныг би санаж байна. Надад ямар даалгавар өгөхийг би мэдээгүй явлаа. Яг жилийн өмнө би Испаниас ирсэн байсан юм аа. Эхэлхөө. За, тэги. Нөхөр дарга. Эхэлхөө. Тэдэж энэ Николай Петрович. 39 он надад ээлтэй байгаа юм. Бэлэн бод эхэл. Мэдлээ. Хэрэгсэд мэднэ үү? Бэлээ нөхөр дарга. Экипаж барайдал. Боро инду. Ирчгээд байгаа. Борог наашин дуудаач. Бүсгий. Нөхөр дарга. Батлана дарга бороо тушаал ясаар ирсэн гэлтгий. Яахан бүлээ нөхөр боро. Хоёр танаа холбоотгож. Яагаад бодохгүй байна? Хоёр дахь дайрагчнаас бодох юм нөхөр Горс командлагч. Энэ танаа тавбид. Тийм ээ, нөхөр Горс командлагч. Аха. Та энэгээр баярлалаа. Нөхөр боро. Яамандар очиход чинь Монголын доромтгол халахгүй хавьд болж байгаа явдлын тухай танд ер нь танилцуулсан уу? Тойм хэдий ирсэн нөхөр Горс санаанд өдөө хатгаж байна. Тэр өдөө хатгалга юугаад өгсөн тодорхойгүй. Энэ танаа отряд. Юмөр бичхүү нөхөр дарга. Зүгээр. Дахиад бичээ. Өндрийн хатаарай. Дахиад эргээд. От. Бүрөөсөрөө. Анхаараарай, тамараа бихгүй манай дарга хөөж гүйчихгүй байна. Хөөе битээ хөдөлж шуух юм. Би танд шуух хайвс нөхөр дарга бороо бий юу? Чамайг ямар дарга гэх юм?
дарга нар тэнд байна. Тэдний нэг нь бидний дарга. Нөхөр бөөрөв. Шин танкны дуу хуучны хасан эрс өөр юм шүү дээ. Дахиад үчи нөхөр дарга. Тэгээд Танай очроод их үүр гүйцэтгэх ёстой. Ялангуяа хол хүчийг очтол. Та намайг ойлгож байна уу? ойлгож байна нөхөр дарга. Константин Васильевич, зовлтгүй бүх юм санснаар бол. Үнэн дээр бид итгэл муусай л байна. Болно, бүх юм сайн болно. Та тэр очроод энэ даргаас гадна комиссараа томилогдсон. Амьд үйсэн нөхцөлийн дунд үргэлж ажиллах болно. Очроод бүрэлдэхүүн юм байна болсон уу? Япон хэлний орчуулах ярихуудыг улс нь бэлэн байна. Та халахын голдооч мөхцөө Маргадын комиссар Николаев хэлдгээрээ. Бүх юм нууц байх ёстой. Очроод явах тань хүлээж авна. Амжилт хүсье. Баярлалаа нөхөр дарга. Ана хоёр машина тоор ачаанаа тусвай. Би танд хэлж байна. Миний ачаа нууц ачаа. Нууцчаа бишгүй надад. Отряд, жагсаат. Дуулжва. Ном хав. Нөхөр батлооны комиссар тусгай отряд бэлэн. Ахлах техник дэвсгч барав яв. Солдогс. Солдогс. Надад ч дөдөрч нөхөр дарга. Сүнжингээ аппарата шалгах юм л да. Мутасна. Тайцв нэгдүгээр такси ватас хэрэг мордчих. Догор хож наа цамцааш хоогоор төлсөн үү? Яг тийш нөхөр дарга. Цамцаа солиороо. Анхлагч Кулусков. Үлэрсэн тэргүү. Яг дээ. Техник дэвсгч Азрисова. Нэр хэн гэдэг үү? Лена. Бачааны комиссар бөөрөв. Улс төрийн гадраас таны хүсэлт ёсоор бидэнд илүү оператор өгч чадахгүй гэсэн. Одоо Азерцова бид хоёр л аппаратыг ажиллуулж байгаа. 23 дөчид эндээс хөдлөн. Хэнээрч үдүүлж болохгүй. Та нар арга гэрээхэнд удаан хугацааны комисстэй гэж хэлцгээгээрэй. Ажлаа үргэлжлүүл. За, дарга ямар санагдав? Шуухан. Би шуухай бишээ. Хичнээн хэлэх ёстой. Баялдагч Зайцов. Цамцаа сажнаагаа. Бид ертөнцийн 250 Европ Азийг туулан явлаа. Эрхүү хүчний дараа би манай орчуулагч, нэвтрүүлэгч Ахмад Аспениктэй танилцсан. Уучлаарай. Би танд туслах уу? Хэрэггүй зүгээр. Та сайн байна уу? Энэ хэн хөрмөнд очих юм бол? Ахмад Асипенко. Таны мэдчилж ирлээ. Өөрөө. Асуу. Баярлалаа. Та юуг нь хараад байгаа юм? Сууд гэж бай. Баримтч минь энэ байхад Тэр шинжмэж. Отряд маань бас нэг эмэгтэй хүн юм идэх шүү. та эмэгтэй хүнээс залхсан хүн юм аа да. Үгүй. Ордон дааж эмэгтэй хүн команд хийж явж байгаагүй юм да. Сулхаас 50 цаг тэрэг болж мэдээ шүү. Нэр гэж юу? Яриаггүй. Баруун юу? Ахмад Аспениктэй хүргээд. Таймаа уу идэх нү? Асуугаарай. Юуник боловсон ажлаараа мэдв үү? Мэдлээ нөхөр батлооны комиссараа. 50 нуур зэрэг Ахмад. Манай хоёр машиныг нууц хэмээний ховор аппаратаар тулгасан. Юу ч боллоо гэсэн хоёр машин дайсны гарт орох ёстой.
Жолооч зайчиг уртх шилэн дээр нь 5 хөшүүлээ. За яг ийм сэхэг гэж хэлсэн. Би сахиусанд итгэдэг хүн биш. Гэхдээ зайчиг болоод бүгдээрийн азаяата яваасаа гэж дотроо бодлоо. Бид Монгол улсын хөлийг даваад Улаанбаатар хүртэл нойр хоолгүй явлаа. Хил дээр ирлээ. Ингээд өөрийнх нь утгаас гарваа. Баяртай. Зогс. Эдгээр танхаруулъя. Бүгд найрамдах Монгол Ард улсын нутагт ирлээ. Хаалтан гол. Цаад маш. Хаалтаа. Монголын ах дүү нараа бидний цаашаа нүүсгээ бид төмөрөөр дэгдэцгээ. Айнаха хоногод. Шаажа саргуутки. Манай сургуулийн өмнө агаар их бүү зооцсон байна лээ. Тийм. Та хүнтэй ярих завгүй шүү дээ. Хүүхдүүд маань тараад явж гисэн ил хөл оргиод байхаар нь би наашаа яваад ирлээ. Та чиндээ салах биш. Чи чинь хүүхэдтэй л юу? Алан танхим дүүрэн. Та ер нь их мартамцай болж идэв. Нэрийн их мартамцай болсон байна гэсэн. Оцог дээр нүднийхээ жилийг аргацгаад явсан байна гэ. Хуучны ном сударт юун тухай бичсэн байдгийг би төрхөөгөө. Монгол овогтны амьдрал эмчлийн тухай. Ард түмний зүрх сэтгэлийг шинжилж байгаа юм биз дээ. Тэн шиг юм олон хэл мэддэг болох юм. Ана Болдоггүй яах. тийм. Гэхдээ уг горлдох хэрэгтэй. Тэрхүү. Яри гэж байна. За. Байна уу? Төрхөө. За. Юу болсон төрхөөгөө? Яаж вэ? Таныг л хачин болчихлоо. Цэргийн яамн дээр дуудаж явах юм. Гэхдээ та чи хараамуутай шүү дээ. Тэгээ бас эрдэмт юм. Эрдэмт нэг ёс бэлдэж шүү дээ. Эрдэмтэн гэдэг бол их орны хүү байх ёстой. Их орон маань бас ахидтэй шүү дээ төрхөөгөө. Та ингэж явчих гэж юу? Намайг санаж байгаарай. Би таныг мартахгүй. Чамд их баярлалаа гэж. Бүгд найрамдах Монгол Ард улсын эсрэг Япон манжин хийж байгаа өвчин хатгалах
Улам хүчин жишээхэн хэмжээний зэрэг дэвсэг борлуулж соёлын мотивлэгт томрон орж ирсэн байна. Эцэгдээ Монголын ардыг үүний хэвшиж хүлээндэхгүй байна. Мамманааны чань зөвлөл халбаатал харьсан босох Португал хэмээх гэрээсээ Нянгын дон харилгын ам бидний Монгол чөлөөт туссан цагаан нэгэн атал Монголын адилхан чөлөө тусгаар тасмын ариун үлдэт ямар тусгаан ойнгийн төвхөөр дарсан байна. Найран Монголар дөрсөн хэрэг Японын хийжсэн хатгалах улам хүчин жишээхэн хэмжээний зэрэг дэвсэг борлуулж соёлын мотивлэгт томрон орж ирсэн байна. Эцэгдээ Монголын ардыг Чи надад ямар эсрэг өгөхгүй байна? Ямар эсрэг? Тусгай эсрэг. Юу? Надад бүхэл бүтэн хороо байна. Би тэгээд ганц хэлмээр байлддаг хүн. Очихгүй. Очиход болно да. Толгож байгаа юм уу? Сайн байна уу? Дөрцөрөнгөө гэж таа юу? Хурандаа дөрцөрөн гэж. За танилцгаа. Атирадын хэлмэрч төрхөө. Таны дээр хошууч гийлэг. Бохоо. За сая явж За, отрядын дарга Воров. Орондоо дөрцөрөн. Отрядтар Воробьев. Отрядтар Одерцова. Хэлмэрч Асифенко. Хашууч гэлэг. Дорнод хэл дээр олон жил болсон хүндээ Москвад бид хоёр хамт цэргийн агчийн тогссон юм. Отрядын хэлмэрч төрхөө. Дорнод хинэ хэл замданшлыг судалж байгаа манай залуус ихэтэн. Тэгвэл та өтер цугаж ирэх юм байна. Асифенко. Төрхөө. Хашууч гэлэг шинэ албан тушаал томлогдсондаа тун их баяртай байгаа хүндээ. Би шурд эмэгтэйчүүд улаад эрдэмтдийг даргалж яваагүй хүн. Би ч гэсэн нэгэд. За бидэнд цаг том байна. Ийм учраас та нарт халах голын орчин байдлыг тодорхой танилцуулъя. Тайсан сүүлийн үед үгээр томоохон үсээр хэлийг зөрчиж байлдааныг удам өргөдөх оролдож байна. Бидэнд байгаа мэтээгэр ойрын үед Япончууд манай нутаг руу томоохон давталгаа хийхээр шийдэж байгааг нь. Манай гол хүчийг богинруулах хүртэл дайсныг хуурч төрөгдүүлэх ажлыг юуны өмнө зохиох нь маш чухал гэдгийг та нар мэдэж байгаа. Тэгэхээр зохих газраа яаралтай хүрэх хэрэгтэй. За, явах маршрутаа тогтооё. Тэгэхээр Атирадын аюулгүй байдлыг бодож хот суурин газраас аль болохоор зайдгүй тойрч явахыг бодох хэрэгтэй байна. Цуванасаа эндээс тасалж энэ дөргөөр явна. Гэлэг чи төрүүчийн машинд явна. Шатавын дарга байдлыг танилцуул. Цэрэг дайчилгааны хувьд бэлтгэл хангагдсан. Явган цэгээр дайсныхаас 10 дахин, их угаар 3 дахин, танкаар 2 дахин, нисхэн гоцоор 3 дахин илүү хүч бөөгнөрүүлснийг мэдэгдээ. Цэрэгийн бэлтгэлийн дарга Сум шатгуунаар бүрэн хангагдсан. Одоо мод төлөө татаж дуусч байна. Тагнуулангийн дарга Тагнуулууд ажилд орсон. Орсын орлуудыг ашиглаж байна. Дайсныг тойрлуулах арга зохиож худаг усыг хордуулж байгаа. энд байгаа хүн бүхэн тавьсан зорилгын хариуцлагыг ойлгож өөргөө бүрэн биелүүлнэ байхаа гэж би итгэж байна. Цэрэг дайны бүх ажиллагаа нууцлага өгөөд эрчимтэй
Өрнөх ёстой. Үгүй. Танай эмч замтай замгүй ялгаагүй юм шиг дээ. Тэр хүүхэн оператор юм би. Нэр нь хэн гэдгийг. Лена. Төгөргүй юм гингээ. Тэр тухай асуугаагүй. Шууга тэр санаатай юм гээ. Шууга гэж юм. Нөгөө оператор барав яв. За. Тэр чах удамаар гарч яв. Тэрчдүүтэй. Манай тийм жимсний ус худалдаг гэсэн. Бас мөстэй. Та бүрийг ихтэй таних уу? Манай даргаыг урд нь танихгүй юу вэ? Зүгээр энэ халууныг босгох би бari өнгөрсөн үе гэдэг тань мэдхийн хэрэгшгүй болог. Би тэр болгоноос өөрийнхөө хэрэг хэмжээгээр шимж байж. Одоо жирийн мод санагдахгүй байна. Өөчсөн ус алах. Мараа усалсан уу? Усалсан. Шөөрөө усан уу? Гүү. Хортой ус байна асар. Нөхөд дарга. Энэ усыг машин давж хий. Малтай уурсан. Шинжээ юм бол нэг Байснууд л үз. Миний дөө чи ханаас хаа хүрч байгаа юм? Өвчтэй. Тэгээд би оронд нь зэрэгт мал хөргөж өгöd буцаж явсан юм. Энэ хавьд усалт чимэр газар байвал чи мэдхүү. Ойролцоо утаагаар чимлээ. Нүүж яваа айлж магадгүй. За бас. Тэгвэл чи бидэнтэй хамт яв. Тэхүү. За тэг.
Өнөөдөр нэг онгоц нэсчирээд ачууг юм наадчихлаа. Хүүхдүүд маань бүгд тайна. Баярлалаа. Та нарт гисэн бас л тийшээ явж байгаа гэж энэ хүүхнүүд бас байдах хэрэггүй. Ер нь бид нар тийшээ чигэж явна л да. Өөрөөр Орос ахнаар маань туслах гэж ирлээ гэсэн. Бид тэднийг төрсөн нутагт нь байгаа юм шиг л байх учиртай юм. Энд амиргдсан Орос ах дөнрийнхэн ач тусыг үеийн үед мартахгүй явахыг ачууж таавал. Нас маань даанч дээрхчлаа. Гэвч та нартан айлуулахаар туслана. Баярлалаа. Алт шиг сайхан үг байна. Бид ах дүү нартай очиж явна гэдгийг мэдэж байсан юм аа. За бид нар явъя. Аян замдаа цаа яваарай. Заавал хүүхдүүд маань цаа яваад ирээрээ. Ядах байгуулаад ирээрээ. Моцга. Нэг юм ирэх шивдэ. Нөхөр бүргүү. Мөн байна. Бэнэхлээ яаралж гэлав. Тун хэцүү байна. Жолооч нар 2 хоног унтаагүй. Хамаалагчийн тушаал хушуучгэлэг энэ элист манхар суудаж тэнд 2 дугаар морин байгаад байрлсан байгаа. Тэд та нарыг тосож явна. Даалгавраа газар дээрээс наваарай. Хүмүүс ядагч байна. Хамаалагчийн шийдвэр төрөхийн шиг хөдөлгөө. За жагсаая. Жагсаад. Яаралтай даалгавар гэсэн. Ганц цаг ч гэсэн хүмсээ амраагач. Ахмад Спенка дуугаан татаараа. Тэргэндэ. Шимдан дүүрэн бензинд бүхэл найр магуулагдаж байлаа. Олон зуун танк, онгоцны дуу, их ууны нүргэн шатавынхан даалгавар өгөхдөө бид нас асуулаа. Нэг сала танк бол чадахгүй гэлээ. Би чадна гэлээ. Батлон бол чадахгүй гин. Тэгтэн дөнгөлгүй дээ гэлээ. За бэлэн байна уу? Би бэлэн байна нөхөр дарга. За босгүй минь. Мууны дуу анги сонсоход зөвүүл байдгийг. Тэгтээ дарснаа. Хэрвээ бидний энэ ажил бүтэмжтэй болох юм бол олон сэргийн амийг авах болно шүү. Дэлэг үтэр дэрэг чинь байна. Би ойлгож байна Пал Павлович. Тайван зайчив. Байранда. Танчин дуу сонсогдож байна. Агарын цагнуудын мэдээгээр бол дайсан танкууд 2 хоногийн газар байгаа юм. Хараад удаж байна. Утаагүй. Мачанаас тутаг хөвчтэй танчин ойртож байна. Жамстаа хүчтэй болов. Мэдээ. Байна уу. За, зүүн зүгээрээ бас танкын дуу сонсогдож байна гэнэ хоёрында. Байна уу. За, Тотоми та яаж хичнээн? энэ чинь газрын хаанаас гараад ирдэг танкууд байна. Тагнууч миний ихэн тус та ийм асуудал авах юм. Ноён хоорондоо гал нэг тушаал өгсөн. Тэр та нар хүн явуулж үчрэн бол өөрөө эндүлж биш тав юу. Бас гачи. Пантаавч бүх юм жинтан. Зүгээрээ. Босгүй сандраагүй. За харчуудаа сайн хэл. Яагаад бодохгүй нэ? Учрыг мэдчихэд байгаа юм биш үү? Тэгшэсгүй. Гайхаад байгаа байдгүй нөхөр тарга.
Анхны даалгавар амжилттай бол аппарат чэшгүй бүтэн. Иймэрхүү шөнч осон тохиолдсон. Ишээ түргидээрээ явцгаа. Нааш явцгаараа. Гэрэл байна хүн байж магадгүй. Би орж үзье. Танаар юу болсон? Өвчтэй эсгийг аймгийн төвд эмнэлэг төргөж өгөх явсан чи энэ шуурган замд төөрчхөд Ханаас яваа юм? бүх юм наадах бичгэн дээр чи бичээхтэй байж байгаа. Цагийн ширүүн, салхич ширүүн, ашиггүй энэ хинт толгой хоргодож ил бүдэлж байна. Эцэг маань ашгүй одоо л ухаарч байх шиг байна да. Та нар амарцгааж байна. Чэйчсэн. Их таны тухай дүүнэр юу бодож байна? Энэ дайныг ямар бид нар ихэлсэн биш үү? Харин амар амгалан тогтоёг санаа тавьж явсан. Эйлаагч үрдэ. Тэр хүч орж байна. Энэ хорвоо амгалан байх тавилангүй. Улас гэдэг бол айд. Бид хүүхдийн шүүтэй. Хүүхдүүд хүртэл хоорондоо додоонуудын тань байдаг. Эцэг маань солио өвчтэй. Уншсан ном судрууд нь толгойд нь хутгалдаа дэмий хийх болчихж. Энэ улсууд нэг л сэжигтэй санагдах юм. Гэлэг мэднэ. Адгэлж шуурга намдаасаа. Эми санда түүхний тусаалга биш үү? Дагуулуудынхаа малга. Төгшөлтэй шүү. Ийм шинж олон тохиолдно үстэй. Энэ анхных нь. Өнөөдөр шиг бодвол дугуй нөхөх нөхөөс хүрэхгүй нэ. Шөнө сумны хилтерхий зинхэрдэж харагдаад амин давилтаа гэж юм бодохгүй. Танкин чимээ бүтэн байна. Тэсэлж юу хийж байна? Юм өртөж нөхөр Батланы комиссараа ажлын чимээ цуурчхаж. Хайр. Манжури ууланд гэдэг байл бүтэн. Хэд сумаар бид хөвгдмөр. Лин. Болилдоо. Машины тооны чимээ ашгүй бүтэн. За харж байгаа үедээ жирийн нэг шүү. Таамаасан дээр. Бид дотроос аль ухаантайгаа шилж шүтгий. Тэрнийг ядагаж бид бүхэн буян цүйлдэй, нүгэлч үйлдэй. Бид тус үрдэй байгаа 10 бөөсөн устгах цай. Энэ бөөс бол хайр дурлал буян хэсэг нэгүсэнгүй харамгүй сэтгэл. Өөдгөөг та. Хятадын эртний гүнзэн сургаалаас ярьж байх шүү. Тийм байна. Аав маань солиоучтэй болохоос биш. Уул нь хүнд муу юм сандгүй хүн шүү. Гүй, та нартай яваа нэмэгтэйч нараа эмтхэн биш байг? Биш ээ. Энэ өгөн цэжтэй биш юм шиг байна. Францаар юм яаж мэдгүй. Анхааралтай бай. Ойлголоо. Хэдэй! Хэдэй! Юу болов? Өвгөр! Наасаа барь гэж. Хөдөөш мө. Очоод хадгалсан. Өвгөр! Ямар? Чүү.
하죠. 한군다거라가 똑딱이나 하트라 뭐. 그게 엄청하니. 보기만 하다가 어떡하 있죠. 사람 차다. 어디? 없었다 정도. Өгөөнийг бид барь чадсангүй. Олдолсон хүнээ тушаагаад байрандаа буцаж ирлээ. Чи хаан байлж явсан юм бэ? Жилийн өмнөөс банд одоо энд та цаа уух уу? Би яадгийн билээ дээ. Чамд ихэд хараагаал их санаж байна. Аргагүй ташир байж. Чи сан юу хийж байсан? Дэсван зэргийн зөвлөх байсан. Ажиллаж байсан. Наран дайрах бариад. Өдрөд бууны дуу сонсоогүй хэцүү шүү дээ. Аспен коч халдал үтсэн байхаа. Одонтой юм байна лээ. Павел чи их нэртэй юу? Мадрид төрөвч. Обооч байсан. Уучлаарай. Нэгэн үзүүр сэтгэлээр чулуун хэмиг цоолж болно. Нэгэн дөнгөрсөн амдаан санахад хөрөл зөрөгч хайлна. Наач юу вэ? Хуучны Монголын яруу найраг. Шөнө болгонд даалгавар билүүж байлаа. Шөнө болгон дайсны буудлаганд орно. Гэвч хүн юм амархан талах юм. Өчигдөр танкын чимээ нэвтрүүлсэн. Өнөөдөр цэргийн байр шилжил. Маргааш усны гармын чимээ нэвтрүүл. Цэрэг зэвсэг фронтыг зойж тасралтгүй цуглаар л байна. Гэвч одоохондоо хүрэлцэж иж амжаагүй л байна. Хүч хангалтгүй байна. Тэгээд ч бид ажилласаар л байна. Нэг өдөр намайг янжин дуудлаа. Тушаал амжилтаа биелүүлсэн чинь баярыг хүргэе. Та нарын ажиллагааны үр дүн бидний ашигтай газар руу дайсан хүчээр богинуулж байна. Манай урьдчилан төлөвлөж байснаас байдал шал өөр болж байна. Ослогийн телевиз юу? Үгүй нөхөр хамаалагч аппарат л яхан гэмтсэн. Би танаа хуудастай танилцлаа. Энэ хуудас нь энгийн бөгөөд ойлгомжтой тодорхой байх ёстой. Олзлог шүтээ ярилцаад үз. Ойлголоо. Нөхөр бүрүү. Өөрийгөө болоод нөхдөйгээ сайн хамгаалж яв. Миний бодоход нөхөр бүрүү энийг ойлгож байгаа. Даалгавраа онцгой гэдгийг ч ойлгож байгаа ба. Ойлголоо. Нөхөр хамаалагч. Энэ атраад бол халаа байхгүй атраад. Ялангуяа одоо. Бидэнд байгаа мэдээгээр үзвэл дайсны тагнуудын газар та нарыг их анхаарч байгаа шүү. Та нарын мөрийг анч нохоо шиг шинжилж байгаа. Энийг нөхөр гэлэгт санав. Мэдлээ. Явж болох нөхөр маршал. Болно. Нөхөр маршал явж болох уу? Явж болно. Бидний штабын дарганаар хүлээж байна. Дараа нь би бүжигчин болно гэж шийдээд театрын нэг жүжиг алгахгүй үздэг боллоо. Би дандаа бүжиглж яах гэж үзээд алдар ташид идэх чинь нэжигнээд. Гэвч мөрөөдөл тэр болгоно биелдгүй юм. Боргоё биднийг харж байгааг тэр чамайг хараад л мөрөөдөж байгаа байх та. Та бидний хэнийг ч гэсэн нэг нь мөрөөдөж байгаа шүү дээ. Таныг ч гэсэн тийм биз дээ. Намайг миний хараад мөрөөдөж байгаа. Би уулын цэргийн хүн болно гэж бодоогүй явсан юм. Уул тал персонутга дурхансан гэж мөрөөддөг байсан. Ийм эрх хөдөлгөөнтэй хүн зураач болно гэхэд санаамж багтахгүй юм. Тангийн хүс өмсөн цэргийн хүн хэвээрээ байна. Нэрээ шүү. Та ч гэсэн цэрэг гоцтой ч бүжигчин шиг харагдах юм. Миний бүжигчин болох ч дээ. Болно, боловгүй яах. Дан дуусаж юу хийх вэ? Би ч хараандаа л утсан л та. Шоухаа ч нүүдэж үзлээ явъя. Гидээ, тэр чи миний шоухаа биш ээ.
Өнөөдрийн ажил дууссан. Чи юундаа шаналв төрөх үү? Цэнцэрэнгээс одоо болтол захиалга. Ирэхгүй яах вэ? Ирнэ. Энэ шин 20 дугаар бригадын тэнд саперын ажлын чимээ шуугамыг нэвтрүүлэх болсон. Үлээ хуулга явуулна. Та нар бэлэн бай мэдээвч. Мэдсэ. Наад цамц чинь угаах болж бидний гойхгүй яасан. Захныхаа даавыг эргүүлж хадаад би солиод өгье. Надад заавалга. Солих завгүй, угаах завгүй. Та ер нь цагаа зөв ашиглахгүй хүн юм аа да. Бас биднийг журмална. Спанд байснаа яагаад нуугав? Би тийш хичээл зөвмөлсөн гэж санана. Явуулаагүй юм. Өдрөөр Мадрид тэр үед ухарч явахдаа эргэж ирэхгүй гэдгийг мэдээд явж байхад ноолимс гарч ойлгож байна. Гэсэн ч тэр өдрүүд миний амьдралд хамгийн сайхан өдрүүд байсан. Хэзээ нэгэн цагт халахгүй ч гэсэн бас бидний санаас гарахгүй. Сайн байна уу? Хайр тонгор минь. Чамд болоод хамт олонтой Монгол нутгаас мэд хүргэе. Монгол гэдэг захидгаар үргэлж ирсэн асруудам том их орон юм. Эхнэр ах хүсэл минь хэвээр зөвч чамаас өөр хүн надад таалагдахгүй юм. Би нэг Монгол даргатай их шийдэмгийн нөхөр юм нэрнэ гэлээ. Гэхдээ миний үгийг авдаг юм аа. Энтхийн зам сайхаа. Хаагуурт явсан замтай найз нь чамаагаа их санаж байна. Би чинийхээ нүрийг түлхэхгүй. Баяртай. Эцэггүй мөр сэрэг эмээл сулбар монжаст олон жил өнгөрсөн ч гэсэн тэр өдөр санаанд ил шин байна. Тэр нэгэн тулалдаанд гэлгийн морин хороо их охирсныг бид мэдээгүй байсан. Нөхөр хөшөөч хөдлөх цаг боллоо. Нөхөр хөшөөч дуулав явах удаа. Энд миний тэргүүд нарсч байна. Бидэнтэйгээ дахин уулзахгүй шүү дээ. Нөхөр хөшөөч яд тушаал үйлүүлэх үүрэгтэй. Та тэгэхээр яах гэж байна? Уучлаарай. Та араас нь очиж энэ чинь тэргүүдээ шүү дээ. Сэтгэлийн зас хэдүүг хэлээч. Эвгүй шүү дээ комиссараа. Би өөрөө мэдэж байна. Та байдалтай. Та тэрэг хүн шүү дээ. Тэгсэн ч би хүү юм чинь. За явъя. Цаан чинь хүлээж өгөх хүн гоо. Маймын сар гарч байлаа. Халуун гэж хүчрэг. Цэргийн суваа галын шугам руу сувраад л байлаа. Дайсны цэрэг рүү шууд хандаж эргэж бид шин даалгавар авлаа. Хийж үзээгүй цоо шин ажил ноогдлоо. Тэр өдрөөс бид дайсны байдлалд ойртож бараг тулж ажилдаг боллоо. Бараг тахар астуунараа миний үгийг сонсгоо. Миний үгийг сонсгоо. Бараг айн дасар цэргүүдээ онцож байна. Таалаг бичиг үсэг мэдхгүй. Тэдний хайчуухан хуудлуудыг авч хадгалсан шаадаг хүйтэн ясандан хатсан орчиг чинь нэг Асэрэ тэргүүдээ асэрэ танаас хамаг хүнийг нууж байна. Баян цагааны тулдаан танаа 23 дугаар явган живээсийн 71 72 дугаар хороод бүрэн үсэн сүйрсийг танараас нууж байна. хайцлуудус байшин гэж 17. Лүч 17. Садус яагаад чимээг болчих. Байраа тонж байгаа гэдэг.
Энэ ихтэй хүмүүс доо. Энэ чаргаа өрчиж яваа хэрэг. Сатоми, та юугаа хийж ин салгаж явдаг болчихоо. Арын албаныхан хийх ажилгүй юм байдгүй. Үргэлж ногоорч байдаг боллоо. Манж баргаж ирсэн хэвчээ санаа ямар байна. Танаа зовлтгүй ноён хоорондоо. Юун заавалдгүй гэж. Энэ хүүхний доход хоёр. Хай, айцмус. Эдний сая ажлаа мэдгүй ангалж байгаа. Тэр хуулагчдаг устгах тийм хэцүү байна. Тэд чинь үргэлж байраас олдог очихлоо шүү дээ ноён хоорондоо. Энэ байлаа гацгаа. Чэжирэвта. Баран майс засар тэргүүдэ онцож байна. Таалаг бичиг үсгэмэд. Тэтгэл хайшгаа хоолсоодыг хавралсан. Шаадаг хүлтэй янтаа багтсан. Апраа чудаа тохсоо яах вэ? Угаа өргөжлөө. Анар яагаад дуурахгүй вэ? Туу яа. Чумаасаа. Туу. Уя. Тэргүүгээ чидаа. Тэрхүү хэвчлээ дуусгаарай. Алин тааш. Манжид дахар гарах тэргүүгээ. Анар тусчаа. Мотгийн алхам чаатаре. Ойстон байтан балдах ёсвэ. Экси хайянгин харты. Энси нарнасталах ёсвэ. Бэни хамны баран онтрана архаянал тархуганяна. Алуу натан. Түргэл. Ахшин би ямар байна? Айчгүй. Сайн ил. Алуу. Марл. Камса. Дахиад марл. Тэсэхгүй. Гэлэг. Борвоо төрхүүтэй уулзах сансан. Баанч их тусаалдчи. Сайн байна уу? Сайн байл шуурчка. Баярлалаа. Байдаг зайсаг эргээд. Нөхөр хошууч. Шинжлэх ухааны хүрээлэнгээс ирсэн төрхөөг та танихгүй. Нүдний шигтэй. Таарл юу гэж хэлэх вэ? Цэнцүрийн цэргийн хэвлэлд ажиллаж байна гэж хэлээрэй. За. Яна Сергей юу? Та юунд оруулсаар илээ? Төрхүү шархацсан авторын анхны хохирол. Ихтэй эцсийнх нь биш л дээ. Ажлын маань үрдэн хаа байна. Нөхөр дарга бид хэрэггүй юм хийгээд байгаа юм биш үү? Тайсанд бидний хүрч байгаа юм гэж юу? Яаж вэ? Павел. Чи намайг дүлхийг зөвшөөрөхгүй юу? Тэгдэг дайраад ав. Баярлалаа. Хэцүү асуудал байна дээ. Магадгүй. Зангарын ширүү мөртлөө сэтгэлэн зөөлхөн сонжих юм уу та? Тэгсэн хэрн яснасаа тэргийн хүн. Хэн тэр? Яагав гэдэг. Энэ ажлыг бүтэлтэй болно гэж итгэж байсан хүн цөөх. Тэгсэн нэг өдөр манганы цаанаас баргын бодлон гарч ирээд манайхныг зүгэлж ялхаллаа. Яданда манай уриалгыг хатгсан харагдлаа. Ааж малхалж яваа тэмцэргүүдийн зүг бид ширтгэхдээ анхны маань ялалт гэж итгэж ядаж билээ. Тэр бол үнэхээр ялалт байсан. Та яаж сохорхорон тэр баян цагааны дэргэд байсны танкын бригад харддаг үйлээ. Хагалуусахгүй байна уу? Үгүй даарч байна. Халууч хааш. Бараг манчин ангуудаас оргох явдал их болж байна. Манай эсрэг хуулах сурталчилт хэрэгжүүлжтэй байна. Хуулах тарааж байна. Фронтын үндэсний уламбарт радио нэвтрүүлэг их явагдаж байна. Бачи.
Эхлээ таанхууд. Одоо энэ дуу хоолой юу болж байна? Үйл мэддэг 2 машин фронт руу ирсэн тухай туршуулга надад мэдэгдсэн. Тэр танкны чимээ энэ дуу хоолой хоёр ерөнхийдөө нэг байх гэж санагдах юм. Аюултай дуу хоолой шүү. Тийм ээ. Түргэн нэгтгэж нь болох хэрэгтэй хурандаа. План аян гэрээ. Та бадахгүй ажиллаж байна хурандаа. Тэргүүдийн цараас ургуур байна даа. Нэрэнгийн. Тэгтэн 149 дугаар харааны туршуулууд гол чиглэлээр их сайн ажилласан шүү. Тэдний мэдээлснээр 8 дугаар сарын 19-20-нд Японы нилээд баг дунд дарганараа жилээ авах юмгийн тэгэхээр 2 ч өдөр фронт чимээгүй нам гүн байх нь байна. Энэ хугацааг бид нар ерөн тун сайн ашиглавал яасан юм бэ? Зүйтэй цаг ажиг хэрэгтэй. Байна уу? Тийм ээ. Чи болсон байна. Энэ асуудлыг яралтаагаар сайдны зөвлөлд оруулахаар бэлд. Ийм байна. Улаанбаатараас ярьж байна. 40 оны улсын төлөө бэлэн болчих. Энэнийг дуусаад тэрнийг хэлсэн. Нөхөр чавсангаа 20-ны шөнө эхлэе л да. Та зөвшөөрөх үү? Аашлуулж болохгүй. Шийдлээ. Давшилтын бэлтгэлийг бид нууж чадсан гэж бодож байна. Тийм. Цэргийг байрлуулж байгаа ахлах дарга нарыг цэргийн жагсаалын хувцас өмсгөж хэлэх хэрэгтэй юм байна. Давш газрын маань байдал бидэнд тун гэцүү юм да. Ашиггүй. Энд сэрүүхэн тулалдаан болно доо. Тийм учраас таны хэлдгээр агарын болоод моторчлсан ангуудын давшилтын эрчмээс бүх юм шалтгаална. Энэ бол амаргүй хэрэг. Ялалт хянд алдахгүй. Надад нэг юм бодогдох юм. Миний санахад энд халахын гол болж байгаа явдал том дайны төрүүч шүү. Дэлхийн дайч болж магадгүй. Арам, Берлин, Токио. Тийм ээ. Ерөнхий командлагч. За, Төрөлхтөн аймгийн нэгжийн командлагч штабын дарга нарын хамт үрж иргээ. оруул. Мэдээ. Хортоо заасгүй. Ганцхан хад бичээрэй. Мэдлээ командлагч. Зайсуу, аяаша. Чам захиа ирсэн. Хаана ирж юу? Тэн. Ихсэн. Аяаша захиа ирсэн. Воробьев, аяаша захиа ирсэн. Зогсоно аа. Өөр хүн захиа ирсэн. Өөр хинт чи. Ото, маш. За, очсон нойргүй. Сатурын ажиллагаа танчин чимээ нэвтрүүлсэн. Бас тэгээд 2 урьяалгатай байгааг яана. Бараа гэж юу? Хажуулагч юм байвал харин тийм ээ. Боддог байсан. Та явж юмаа хийлээ. Би наацч өгч юу ч их хангал юм билээ. Та фронт дээр байгаа шүү дээ. Болоочтой нина. Намайг яах гэж ингэж өөлж байсан. Наад танд өгч байлаа дуусах. Захавич юу? Надад захиавч хүн байхгүй нөхөр дарга. Би орой л ганцлж юм. Би шатав руу явлаа. Дөрөнгө их болон шүү. Ажил олон отряд ганцхан. Тэгэхдээ жирийн отряд бишээ. Өнөөдөр захиа явлаа. Та чинь ганц үе хүн үү? Гав ганцаараа. Өөрийнхөө буруугаас харин шингэж авцах. Гайгүй байлгүй. Таны зангарын чинь жирийн эмэгтэй хүн. Та хэд настай вэ дарга? Зоо. Испанаас ирсэн чинь эцгүйгээр эхнэр юм тоостой малгай. Тэгэхэд дивизион нас хүссэн. Юу ч хэтрүүлж ярьд юм бэ? Би танаас гоё. Намайг үтээ дарга гэж байгаарай.
Илүү хүн захиалдал дарга болохоос биш. Надад бол та үргэлж дарга. Эцэгнээ төрөнд тусгал. За. Ажин болон энэ даныг үгүйсгүүч. Ажин болон таамаг шаардлагатай авах байх юм. Японы манай Монголын эсрэг байна. Таамаг өдрөөдөж байна. Дахар барах хэлбүүчээ. Чагин зүүн намын хоромдоо энэ бол таны хариуц гажил шүү. Томми та дахиад бодчихъя. Энийг дүүл дуусгах хэрэгтэй. Та хэрэг нөгөө стадад хөрийн хүмүүсийг цуглуул. Даалгавар бол Атраад голдлох. Эсгэл босдох хэрэгтэй. Та надад их өндөр ихтгэл хүлээж өглөө ноён хоорондоо. Үздэг. харангаж өгч байна. Бидний бидний дэхийг өсөрүүлсэн хаалт үүсгэж юуны төлөө таамаг энэ дайд орж байгаа юм бэ? Таамагын гэр орон эхнэр хүүхэд Шүү дээ. Терророос энд ажилтдаг юм. Оруу таалганы дэргэд сууж байгаа. Мэдлээ. Өдөр болгон шууд аваагаад. Уучлаарай. Энэ чинь биш байна. Миний ярьдаг тэрний үдсэн машин 2-1 бай таарна. Баян цагааны тулалдаанд манай тэрэг ялагдсан явдлыг такот таашаахгүй байна гэж би дууссан. Би бас тэгээс сонс. Тавтай морицгой шин зочдоо. Гата тэнгэр муухай вэ? Юу захгүй ноёдоо? Ганц уу? Үхнүү? Хөгжимчин хайцсан. Энэ бишээ. Өөр царайлыг орс. Хорос одгоны кивийн царайтай. Тэр хөгжимчин гэрээтэй. Тэгсэн мөртөө үе үе алга болох нь зовлонтой юм. Би та нарыг амархан уу гэж бодсон юм. Абозоо энд байгаа хэрэг болох нэ. Тэгвэл бүр сайн. Манай ахид танд ямар санагдаж байна? Абозоо хаан байна. Мэдэхгүй. Орос хөгжимчин ажил зассан хөлсийг танд бид нөхөдөлнө. Тийшээ явъя. Онгойдог. Орж болохгүй зочинтой. Онгойдог гэж юм шүү. Хошуу цатоми. Энэ чишээ. Эндо. Онгойдог.
Таны наад нүүр чи яаж хав? Зүгээр. Ирсэн учрыг чинь би гадарлаж байна. Саяын очлолтоор салттай мултарсан шүү. Та дайсны тэнд үдсэн машинуудын тухай надад ярьж өгөхгүй юу? Хоёр машин. Бэрзэнтэн бүрхүүлт. Тэр машинууд мөн байна. Бидэнд газарч хэрэгтэй. Тэгэд юу гэж? Зөвхөн газарч. Би байдаг нь юу вэ? Яагаад гэвэл та тэр машинуудыг үдсэн. Тэгэж орсхон. Бидэнд улаан цэргийн хувцастай орсхон хэрэгтэй юм. Ташинт нь хэлэхэд таны энэ цух үнэмлэхийн хугацаа дуусаад одоо хонж байгаа шүү дээ. Татад юм. Үгүй. Би солдруулт юм. Хэзээ явах юм? Одоохон. Уучлаарай. Өглөө явна. Хаанаас ах вэ? Эндээс. Битгий дат. Битгий уу. 6 цагт бэлэн бай. Гүйцээ. Японы тагнуучид биднийг мөрдөж эхэлсэн тухай юм анч мэдсэнгүй. Тэр өдөр фронтын байдал нам уу? Бид гэргэртэн захиавч боломжтой байлаа. Тэгээ яана гэж? Өөрөө усан доогуур барих юм гэж тий? Тий. Юу ч харагдахгүй юу? Зориуд алдсан чи юу харагдах вэ? Оо, за тэгээд яаж явах юм бэ? Танах тэмдгээр нь явахгүй юу? Цуанаас үл барих үс гарчиж болох юм. Би дахинд нь явна. Нэг нь Нөхөргийгээ хиндэн Кулишков яв. Тэрийг утаснараа туслахтайгаар гайхуулдаг юм. Сандрах хэрэггүй. Өөрөөр гарахтаа машинаж бивэ. Танд үнэмлэхгүй байхгүй шүү. Үнэмлэхгүй ч гэсэн өөрг нь байна. Нина Сергеевна. Би танд нэг хувийн юм ярих гэсэн. Би танд тусвалж чадах юм болоо да. Кулишков зөөж яваач. Энэс илүү яаж зөөж явах вэ? Та ойлгож би гавь байгуулах ёстой. Та миний байдлыг ойлгож төрхөй шарахтай хэрнээ нэвтрүүлэхийг Кулишков тусаа өглөө шүү дээ. Намайг өгсөний дараа л яна ойлгоно. Өгөхгүй л яах вэ? Би гайхахын нэрээр та эмэгтэй хэрнээс эрэгтэйгээс 7 дараа байх. Нэр шүү. Өнгөнөөс гадна чанар гэж байдгийг. Нөхөр дарга хот руу явж яхад устдаа дашимга миний хоосноор сажих нь үлээ. Би мэдсэлтэй. Их тангаж ичи. Та уучлаарай. Фронтын байдал намуу байлаа. Орой болгон төврөгсөр мэлтийн гарна. Эрви сервисэн толгодыг тодруулж байлаа. Тэр өдөр харин бороотой орой тийшээ бүүч алхаж гарлаа. Дарга бид нар төөрчих шүү. Юу вэ? Энд юм нэг балгас байд юм. Самата жаахан хадаж дэгтэй гайгүй. Энэ урддаг нэг л бишээ. Юу болов? Харав. Помон цэглүүлсэн төмөн нөхөстөө дугуйч харахгүй юм. Тэр хар борооны байгаагээ. Шатаар маргааш өглөө бэлэн байх хэрэгтэй юм. Зүгээр эндээс 2 цагийн зам би энд бороо өнгөрөе. За тэгвэл бүгдээрээ ийшээ оцгоогоор. Наад дугуйгын төргөн сая.
Найзуудаа. Өнөөдөр миний төрөлтөө өдөр. Миний амьдралд хамгийн дурсгалтай оймн болж байна. Надад ямар ч бэлэг мэдчилгээ хэрэггүй. Би та нарыг энэ газрыг тойроо догой сухыг хүсье. Бас бүжиг хиймээр байна. Тэгвэл таны бүжигэнд өрье. Чи бүжиглэж чадах уу? Чадлагүй яах вэ? Тэгвэл бүжиглэе л дээ. Отроод ажиллан үргэлжлүүлж байлаа. Яг тэр үед Японы тагнуучид Ачааны тэргээр галын шугам руу ойртож явсныг хэн ч мэдсэн. Дайсан харлаг татгал 20 минутын дараа нь гарах зам тодорхой. Тэдний нэвтрүүлэг сая хийсэн бэлтгэцгээ. Аймаран битэр. Сэрий бодомшээ. Бичвэрнээс ав. Японы генералуудын үгийг биш бидний үгийг сонс. Энэ нэг л биш байраа солихоос. Харин тийм ээ, тойруулж буудаад л байх юм. Гэлээ. Та нар машинаас битгий холдороо. Бууруу хөдөө ирэх үү? Болоогүй. Чи нэмэлт харуулга ханаас яв. Би зам мэдхгүй яах вэ? Тэгвэл би явах чи даргалж байтлаа. За яах вэ нөхөр дарга? Хөгжим тавих уу? Тавь. Стивен Клейч 2 дугаар яригчээ залгаарай. За, тавь. Би яахан барагтайхан байна нөхөр дарга. Тэгвэл ямар ч гэсэн машинаас битгий холдороо. Мэдлээ. Гадны хүн байж болохгүй. Үргэлжлүүлээ би өөрийн хүн байна. Би сонж байна. Ойлголоо. Болоодя. Тэнд юу болж байна? Аппарат гэнтсэн байлгүй. Би чи хөдлөө. Бүхэн бэлэг. Манай жолооч алагдсан. Эдний жолоочийг авсар. Жолооч юм. Чи юу? Хэлэхгүй хүнийг дорн буудаж чадна. Чи юу? Эгүүд эхний машиныг бариад өмдгөө. Яг чинь хүлээсэн таажаач. Атгэмон агш. Бүгдийн машин цолох.
Явган цааш нь болгооч. Амтэр дургуйсан байх. Алёша зайцу. Ингэж амургдсан. Чи тэрэнд хайртай байсан юм уу? Яа, битгий ойл. Дайсан жодооч. Алексей зайцэслэг тэрэнд захиа ирсэн байна. За сайн байна уу? За яма имлэгс гараа. Бид нар их зүдэрсэн. Модын бүгд дуулаа үстэй. Цэнтрээ яасан захиа бичиж байгаа юу? Цэнтрэнд бид хоёр уулзаж чадахгүй юм. Цэнтрээ гэж гоё нэр байна. Маа таван гушуун энэ байна. Их сайхан уршуулсан. Машиныхын жолоог булсан дээр нь тавьсан. Сайн байна уу? Би ч яаж вэ? Муу зүтгэсээр авах гэж байгаа нь. Чүү тайвшир. Зайчид дөнгөс сайхан захиа. Би хариуг нь чичсэн гэж чи юу гэж бодож байна? Бид явъя да. За сайн яваарай. Нөхөр ахлах гэж чи. Тэрхүүгийн би их сул байгаа шүү. Зүгээр. Явъя. Хаа яста. Сайн сууж байгаа. Тэтгэн бай. Ганцаараа үлдсэн чинь гайхалтай байна. Би амьд үлдсэн дээр харамсаж байна да ноён хоронд. Тэр тухайд ярихгүй. Тушаалаас чинь огцруулж галын шумруу явуул. Тэнд очны хүлээн авчих. Командлагчийн төрөлсөн өдрийг тэмдэглэх гэж байна. Нэг ууч хов. Таны би зүгээрээ. Өдрөө олж тэмдэглэж дээ.
Нөхөр Бөөрвийг дууд. Бөөрвийг командч дууд байна. Танаа машинууд явж дундаа нэвтрүүлэг хийж чадах уу? Над нөхөр командч. Нэвтрүүлгээ их унаа галын дараа хийх. Давшилтыг дуустал нэвтрүүлгээ тасарчгүй явуул. Найдлаа. Надад хэлэх хэрэгтэй байна. 5 дугаар хороо эзэнгүй дарга налагдсан. Нөхөр марч гэлэхгүй бид Мэдээ нэл нөхөр Бөөрв. Та газартаа сайн танилцсан. Эм нөхөр бошооч. Эм нөхөр командч. Хороогоо хүлээж ав. Амжилт хүсье. Баярлалаа Паул. Өтрөөдийн даргаыг та анх удаа хүн ёсоор нэрээр нь дуудсад баярлалаа. Миний бодож байгаагаар бол бид сүүлийн тулдаад явж байгаа шүү. Харамсалтай энэ зай цаалга. Өөрөөр Зайцын завья надад гэнти юм биш. Гэнти юм гэвэл надад өөр юм байна. юу вэ? Та хэрэг та битгий салахад хүрэх юм бол би таныг хэзээ ч мартах. Надад танд дурсуулах юм байхгүй Паул. Би үнэндээ харамсаж байна. Тань шиг хүнтэй эрт дайралтаагүй дээ. Үнэндээ яг тань шиг хүнтэй. Гэхдээ сэтгэл ээлжиж байгаа юм биш. Түүнээс ч илүү юм. Битээ давлаарай. Харин ч гонхтой байна. Магадгүй гонхтой ч байж болох юм. Яасан хачин төвшөртэй гэрлээ. Гарам. Усандаа гурахгүй. За. Тавцгаа. Би хороо руугаа явлаа. Даргаасаа хамгаалж яваарай. Баяртай гэлэг. За. Дахин уулз хүртлээ баяртай. Чиний гэлэгт чинь юу ч тохиолдохгүй. Тэний гэлэг. Миний гэлэг биш. Бидний гэлэг. Ялгаагүй. Ой хавалж штэ. Би өөдөөгүй байна. Би чамд хайртай гэтэлчээ. Би яагүй. 8 дугаар сарын 20. Үу цайлаа. Тэр өдөр ерөнхийд ажилт эхэлсэн.
Цугтаагаад ай хайсан. Байна уу? Ноён генерал, дайсны дайрагч чирүүлж байна. Ноён генерал, дайсны танкуудаар чиглэв. Ноён генерал, бид бүсгэж. Яагаад Ноён генерал байдал хүнд боллоо. манай бүх армийг өсөж байх шүү. Яг тийм. Байна уу? Байна. Ноён генерал, таны унаарай. За одоохон очлоо. Ялалтын учир юунд вэ? Хүчит нь хүчтнийгээ ялах гэж байдаг. Хүчит нь хүчгүйгэн ялах гэж байдаг. Манай ялалт бол үнний хүч, бурангийн хүчийг ялсан хэрэг. Ялалтын төлөө бүхнийг бид хийж чадсан болов уу? Бидний дуу хоолойс солдож байсан байж болох юм. Гэвч хэзээ нэгэн өдөр улс төмөн дуугаа нийлүүлж дайсны цэргүүдээ сонсцоо гэж дайны эсрэг урайлхан байсан. Монгол ард улсын хэлээр ирлээ. Нөхөр бригад командлагч бүгд найрамдах Монгол ард улсын хэлээр ирлээ. Манай ах トゥ армийнхан бүгд найрамдах Монгол ард улсын хэлээр ирлээ. Миний ойлгож байгаагаар бол бид одоо дайсныг бүрэн бүсэж авлаа. Энэ бол дайны төгсгөл. Манай найрамдал том шалгалт авлаа. Георгий Константинович, танд баяр хүргэе. Танд ч бас нөхөр маршал. Та хоёр биенийгээ гүйцэд таньсангүй. Тийм ч зав гарсангүй. Энэ дайно. Коля. Чи сонсож байна. Чи ирхэн шүү. Өнөөдрийн байлдаанд дөө.
бас л нэг маань үргэлжлэж. Дайн дуусч яхад песню ветра поют ковыли. Ийм ч юм болох гэж. яагаад ч юм чиний уншдаг шүлэг санагдлаа. Нэгэн үзүүрт сэтгэлээр чулуун хэрмэгч цоолж болно гэдэг. Нэгэн дөмгөрсөн андан санахад хөрөл зүрхч хайлан. Болгоомжтой яваарай. Та дэндүү зоригтой шүү. Баярлалаа. Белоствольные наши леса снятся ночами матерей родные глаза. Бид нар таны найзууд уу? Артун. Чудятся на ветрах голоса. Черный, злая стая врага воронья. Черные тучи наползли на эти края. Разве можно жить в радости, если в горе друзья? Дайны салбарт тулалдахад дарахан ялалтан байгуулахад үнэнч нөхөд минь үргэлжсэн усны бууралч нэмэгдсэн. Гэвч бид ухраагүй гэрэлгэрийн тэмүүлсэн анд нөхдийн хамсаар зовлон жаргалан хуваалцсан. Асан дүүгийн ёсоор аштын жаргалан идэлсэн адрын үлийг сарняж алтан наран мандуулсан. Песню ветра ковыли. Горы до степи, далеко от русской земли, и морщины